энэ хичээлд хэрэглэх зүйлс маань болохоор эхлээд энэ 50 г акрил утсаага ийм нарийн бүдүүн гэж байдаг. Тэрний нарийнх нь за тэгээд энэ болохоор 2 ширхэг. За зүүн 3.5 мм-ийн хэмжээтэй ийм дэгээ зүү. Тэгээд таслагч юм уу эсвэл хаач. За биднэрт ийм зүйл хэрэгтэй байгаа. Гэхдээ би энэний бэж өнгөөр нь юугаа нэгсэн байгаа. За тэгээд одоо хичээлд оръё. За эхлээд бид нэр юуныхаа тэгээд зүгээр нэхэж мэддэг бол шууд хонио холбоогоо 46 ширхэг авчна. За тэгээд зүгээр нэхэж мэдхгүй хүмүүс бол намайг дагаад тэгээрэй. За ингээ утасныхаа үзүүр ярьжаад гараараа ингээд эхлээд нэг гогцоо үүсгэж болно. Гараараа гогцоо үүсгэж болно. Эсвэл зүүгээрээ ингэж эргүүлээд ингэж чаад тэгээ энийгаа ингээ гогцоо үүсгэж болно. Аль нь ч байсан болно. За тэгээд одоо 46 ширхэг хонио холбоо эрэхтэй. За энэ маань болохоор яг бэлхүүсээр татсан урттай болохоор 46 гогцоо аавна. Хонио холбоо 1 2 3 4 5 6. За энэ зүгөө болохоор ингээд үзэг харандаа барьдаг шиг ингэж барьсан байгаад. За энийг болохоор ингээд барьсан ч болно. Эсвэл хуран дээр ингээд барьсан ч болно. Өөрсдийн чинь алиф технэрээ ингээд эсвэл ингэж барьжгаад ингэж дэгээдгүй байгаад заал утсан доогоороо зүүн ороод ингээд за ингээд 46 ширхэг ишигээ тоолно. Одоо нэг авсныгаа энийгээ 1 гээд 2 3 4 гэ. За энэ маань болохоор хонио холбоо. Монголоор хонио холбоо гэж хэлдэг. Англиар chain. За тэгээд энийгээ 46 гогцоо хонио холбоо авчаад тэгээ эргээд уулзъя. За 46 хонио холбоо авсан. Тэгтээ энийг одоо бүр ийм чангаар бүр ингэж тултлан чанга монгол нэхэхгүй. Ер нь бол сулвтар юу яана гогцоод нь ингээд. За 46 хонио холбоо авчаад одоо яах вэ гэхлээр одоо ингэчээд буцаад ийшээгээ ингээд нэхэх хэрэгтэй байгаа. Тэгээ зүг маань болохоор ингээд нэхэгддэг. За тэгэхээр одоо ийшээгээ дээшээ нэг игнээ одоо юу дараагийн игнийг эхлэхийн тулд бидэнд нэг хонио холбоо эрэхтэй. Дахиад 46 дээр нэмэх нь 1 гэсэн үг. За нэг хонио холбоо авлаа. Одоо single crochet буюу дан нэхээс. За тэгэхээр дан нэхээсээр дандаа нэхэж явна. За одоо нэг хонио холбоо авсан бол яах вэ? Энэ одоо 46 дахь нь энэ байгаа шүү дээ, тий? 46 дахь дээрээ би ингээд хуруугаараа тэмдэглэсэн байж байна. За энэ руугаа зүгөө оруулаад уцаа тэгээгээд гаргаж ирлээ. Ингээ 2 ширхэг гогцоотой болчиход. За дахиад уцаа тэгээдээд энэ хоёр дундуураа шууд татаад гаргаад ирнэ ингээд. За энэ маань болохоор дан нэхээс. За дараагийн хонио холбоо энд харагдчихээн тийм ээ. Энэ рүүгээ зүгээ оруулаад гогцоодч гаргаж ирлээ. Шууд энэ рүүгээ ингэхгүй байгааз. За гогцоодч гаргаж ирлээ. 2 ширхэг гогцоотой боллоо. Энэ нэг зүгт нь ингэж авлаа. За дараагийнх нь за ойрхоноос харуулах юм уу? За энэ рүүгээ орууллаа. Гогцоодлоо. Энэ хоёроо зүгт нь гогцоодлоо. Дараагийн хонио холбоо руу оруулаад гогцоодлоо.
энэ хоёроо зөвхтөн гогцоодлоо. За ингээд энийгээ дуустал нь явах нь байна. За 46 гогцоон дээрээ ингээд нэгчгсэн. Тэгэхээр дээдлэл нь дахиад ийм хонио холбоо гарч байгааз. За энэ хонио холбоо маань бас 46 байх ёстой гэсэн үг байна шүү дээ, тий. За ингээд игнийгээ нэхэд дууссан. Одоо дараагийн игнээ рүү орно. Тэгэхээр яг вэ гэхлээр дахиад нэг хонио холбоо түрүүнд энд яхтаа 46-аас гадна нэг хонио холбоо авсан шүү дээ, тий. Тэрнтэйгээ яг адилхан дахиад нэг хонио холбоо авлаа. Энийгээ ийш нь биш, ийш нь нар зүү эргүүлж барьлаа. За бидний одоо нэхэж нэхээс маань болохоор энгийн биш англи эрдсэн гэдэг нэртэй нэхээс байгаа. Тэгэхээр энийг яаж нэхэх вэ гэдгийг одоо хараарай. За ингээд нэг хонио холбоо нэгцэн тийм үү. Тэнгүүд энэ эхний биш хоёр дахь хонио холбооноос буюу юу яана? Энэ хоёр юу байгааз хонио холбооны энэ ингээд тойрцсон юм. Энийх нь энэ талаас нь гогцоодно. За жирийн үед бол ингээд хоёулангийн цогтон дээр гогцоодох юм байдаг. Энэ нэхээсэн дээр болохоор энэ хонио холбооны энэ талынх нь утаснаас ингээд гогцоодно. За юу нь бол нэхэлт нь бол өмнөхтэйгээ яг адилхан. За дахиад дараагийн хонио холбоо энэ хоёр хонио холбооны энэ рүүн зүгээ оруулаад гогцоодож гаргаж ирлээ. За би ойрхоноос харуулъя. За энд хонио холбоо байгаад тэрний маань ингээд энтлийн энэ утаснаас нь гогцоодоод нэхнэ гэсэн үг. За тэгэхээр нэг ийм харагдаж байгаа. Энэ талтаа нэг иймэрхүү. За ингээд дуустал нь сая гогцоодсноо. Ингээд дуустал нь нэхнэ гэсэн үг. За ерөнхийдөө нэг хонио холбооноос нэг л гогцоодно гэсэн үг тийм үү? Хаад ингээд. За энэ нэгнийгээ дуустал нэхэд эргээд уулзъя. Би төгсгөлт нь хүрээд ирсэн. Тэгэхээр ийш нь харуулад барихаар иймэрхүү харагдана. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангаас нь аавна гэсэн үг. За дээдлэлт маань дахиад энэ дээр маань 46 хонио холбоо үүссэн байх ёстой. За тэгэхээр энийгээ нэхэхгүй орхичих юм бол гогцооны тоо чинь цөөрөөд энэ юу маань гоё ингээд тэгшгэн зөв гарахгүй одоо ингээд багасаад ингээд явчихна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр заавал энэ дээрээ 46 байна уугүй хийнэ. Төгсгөлийнхаа нэг хонио холбоог алгасгүйгээр заавал аваад яваарай. За тэгэхээр энэ ингээ хоёр дахь игнийг дууссан. За дараагийн игнээ шилжихтэй өмнөхтэйгоо яг адилхан нэг хонио холбоо авлаа. Ийш нь эргүүллээ. За ийш нь эргүүллээ. Тэгээд дахиад эннийхээ харахад 1 2 дахоос нь эхнийхээс нь энээс авч болохгүй. 2 дахоос нь өмнөхтэйгээ яг адилхан. За энэ хонио холбооных нь энэ тал руу нь гаргаад за энэ за ингээл нэхэд ах юм байна. За ингээд энийгээ яг адилхан үтлээр дээшээ ингээд нэхэд яваад ах юм бол нөгөө англи эрдсэн гэдэг нэхээс маань гарч ирнэ. За ингээд энийгээ яг ижлэгэн түрүүний зааснаар нэгсээр хагаад урт нь ингэж хөндлөн хэмжихгүй те мэдээж ишигээ урт нь 70 см болтол нэх хэвээр байгаа. За энэ маань болохоор өөрөө ийм сундаг ийм
шин онцлогтой нэхээс байгаа англи эрзийн. За тэгэхээр энийгээ 70 см болтол нэгчээд за энэ бол болохоор М арзмаартай хүмүүс таарах хэмжээ шүү. За тэгэхээр М-с бага өмсдөг эсвэл том өмсдөг хүмүүс бол энэ нэгсэн юмаа цээжин дээрээ барьж үзчихээд өөртөө одоо уртаа тааруулж болно. За барьж үзчихээд чанга суулын чанга бариу өмсмөр байвал 70-аас бага ч юм уу сантиметр байж болно. Бариу биш сулхан өмсөе гэвэл юу хэмжээг нэмж болно. За энэ болохоор хэмжээг нэмж хасгаад асуудалгүй нэмэхэд бол тэгэл яг адилхан нэхэл явчихна. Хасах бол мэдээж энэ игнийний тоон арай бага байна гэсэн үг шүү дээ, тий. За тэгээд өөрийнхөө хэмжээнд тааруулаад нэгчин гэсэн үг. За нэхэхтэй болохоор дандаа тэгш тоотоо нэхэд дуусгаарай. За ийшээгээ яваад нэг игнэ эргүүлээд инхээр 2 игнэ гэж явж байсан шүү дээ, тий. За тэгэхээр 2 игнэ маань ерөнхийдөө ингээ харахаар ийм бондгор ийм овгорын үүсгдэг байгаа. Энийг игнэ 2 игнэ гэд. За тэгэхээр ерөөсөө нэг юм бондгорыг нь 2 игнэ гэж бодоод ингээд тэгш тоотоогоор өөрөөсөө тоолоод нэгчин игнэгээ. За тэгэхэд би ингээд урт маань болцсон гэж үзвэл энэ уцаа тасалж авахгүйгээр энэ одоо ингээ байж байгааз минийх. Одоо нөгөө талынхаа энэ ирмэгтэйгээ холбож ингэж битүүлж ойно ингээд. За тэрийгээ одоо яаж ойх вэ гэдгийг би зааж өгье. За ингээд энэ нэг юм бондгор үүсгээд дууссан. За энэ бидний эхлэлтээр болохоор ийм бас ийм бондгор үүсч эхэлж байгаа. Ингээд 2 игнэ. Энийгээ болохоор одоо энэ юуныхаа топынхаа гадна тал нь гэж үзээд энийгээ дотор тал нь гэж үзэх юм. За тэгэхээр дотор талаар нь эргүүлж харуулад за энийгээ энэ гадна тал нь гэж үзсэн гэсэн тий. Энийг дотор тал гэж үзчихээд одоо оёдл нь дотроо гардаг штэ тий. Аливаа хувцсны тэгэж бодоод за ингээд барьчин. За энэ бондгор нь хоорондоо ингэж уулзаад за одоо тэгэхээр яаж холбож явах вэ гэхээр энэ маань ингээд дууссан байгаа тийм үү. За тэгэхээр энд одоо игнэ шилжихтэй нэг хоноо холбоо авдаг шүү дээ, тий. Тэрийг бол авахгүй. Одоо энд ингээ харахаар эхлээд нөгөө нэгсэн хоноо холбооны чинь нэг талаас нь ингээ оруулаад нэхэд явсан шүү дээ. Тэгэхээр хоноо холбооны нөгөө тал нь энд ингээ харагдаж байгаа ингээд. Тэгэхээр энтэй цуг нэхэж юу яана гэсэн үг, холбон гэсэн үг. За энэ ихнийхээ 46 гогцоо байгаа шүү дээ, тий. Бид нэр ихнийхээ энийг ингэж оруулаад зүгт нь ингээд татаад авчих. За дараагийнхаа энэ рүү орууллаа. Цаатлынхаа энэ хоноо холбооныхаа бас нэг тал руу нь орууллаа. Гаргаж ирлээ. Ингэж бол нэхэхгүй гаргаж ирлээ. Эхний гогцон дундуура ингээ гараад шууд татаад автна. Шууд нь одоо 2-оо нийлүүлээд нэхэн гэсэн үг байна шүү дээ. За энийхээ наатлын энэ хоноо холбоо, цаатлынхаа нэг хоноо холбоо шууд гаргаж ирээд энийг. За ингээд шууд 2-ын ирмээ холбочих нь байна. За дахиад энийхээ цаатлынхаа дутуу яачлаа. За ингээд. За наатлынхаа нэг өнцөг. Цаатлынхаа ингээл. За тэгэхээр энд чинь дахиад нэг юм хоноо холбооч юм шиг юм гарч ирнэ. За ингээд энэ хоёрыгоо холбож дуусаад ерөнхийдөө энэ юу маань болчлоо гэсэн үг, топ маань. Одоо биднэрт мөрнийхөө уяг их дутуу гэсэн үг. За энийгээ ойсоор агаад
төгсгөлт нь өрөөд ирсэн. Тэгэхээр төгсгөл дээр ирээд яах вэ гэхээр энийгээ зүгээр нэг хонио холбоо авчин ингээд. За тэгээд жоохон ингэж татаж гаргаж ирээд таслаад энийгээ чанга татчихаар энэ зангидаас үсээд энийгээ түүхчихин гэсэн үг. За энэ илүү гарсан энэ утаснуудаа болохоро зүгээр юун дундуураа гүйлэх чинь одоо юм нэхээсэн дундуураа харцгаал ингээд нэхээсэн дундуураа гүйлгээд энийгээ ингээд дарталчин гэсэн үг. За энийгээ ч гэсэн адилхан энэ талд нь ч юм уу ингээд нэхээсэн дундуур нь гүйлгээд далталчин. За ингээд ерөнхий цээжвч маань болчлоо, топ маань. За тэгэхээр одоо мөрөө хэдүүлээ нэхнэ. За мөрөө нэхэхдээ одоо миний одоо ойсон дөрөв дотор талаас нь ингээ ойсон шүү дээ, тий. За гадна талаасаа ийм харагдаж байгаа шүү цэвэрхэн ингээд. За энийг одоо хажуу талтаа мэдээж гаргаад энэ оёогоо. За энийгээ өөртөө угалж үзэж чаад өөртөө бие тааруулаад мөрөө хаана одоо байлгахын шийдэж болно. Эсвэл энэ хоёрынхоо гол нь одоо нуглаад энд байлаа тийм үү. Тэнгүүд энийг дахиад нуглаад энэ хоёрын гол энд нь энэ хоёрт нь ингээд мөрөө зоож болно. За мөр бол маш амархан зүгээр дан хонио холбоогоор нэгчин гэсэн үг. За хаана мөр хийх вэ гэдгээ өөртөө шийдээд эсвэл өмсөж үзэж жагаад тэмдэглэж болно гэсэн шүү дээ, тий. Өөртөө за би энд мөр хийя гэж бодонгууд маш амархан. За барьж байгаад ингээ гараад ирчлээ. Тэгээ энд нь жоох утас үлдээгээрээ энийгээ имерхүү. За тэгээд ингээд шууд хонио холбоо чинь. За энэ хонио холбоо харин чангахан ингээд хонио холбоо ичээрээ ингээд нарийнхаа мөртөө байж болно, эсвэл бүдүүн ч болгож болно. За бүдүүн болохын би дараа нь зааж өгье. Эхлээд хонио холбоороо шууд ингээд хэр зэргийн урт мөртөө байх юм бэ гэдгээ өөртөө шийдээд тэр үртлээ ингээд нэхнэ гэсэн үг. За би ингээд мөрөө нэхэд уртын 45 см хүртэл нэгчлээ. За яг хөө дээрээ нэг уягдаад баг зэрэг уяа ингээд унжиж явах ба унжиж гэж тооцоолоод за урт нь 45 см хүртэл нэгчлээ. За ингээд юу яаж болно? Энэ уцаа татаж чангалаад ингээд шууд уяагаа хийчих болно. За түрүүнд хэлсэн энийгээ бүдүүн бас уяа болгож болно гэсэн шүү дээ, тий. Тэрийгээ одоо яаж бүдүүн болгох вэ гэвэл буцаагаад ишиг нэхнэ гэсэн үг. За яаж нэхэх вэ гэхлээр за энэний 1-2 дахоос нь ахуулаад хийгээд эхлээ шууд энэтэйгээ цуг гаргаж татаж гаргаж ирлээ. За түрүү нөгөө хоёр ирмэгээ нийлүүлж ойсонтойгоо яг адилхан хийгээд энийг ингээ гаргаж ирлээ. Ингээд нэхэж яваад энэ уяагаа бүдүүн уяа болгож болно. За ингэнгүүт энэ маань арай ийм бүдүүн болж байгааз. За ийм бүдүүн уяа болгож болох нь байна. За тэгээд нэгсээр яваад энд хүрээд эндээсээ эхэлсэн рүүгээ нэг гогцоод жагаад уцаа таслаад яачин гэсэн үг. За би болохоор энэ уяагаа нарийнхан чигээр нь байлгах учраас нэгэ татаж авлаа. Тэгээ энийг татангууд эн чинь ингээд чангараад
За ингээд миний нэгдлийн уяа бэлэн боллоо. За ингээд дахиад 3 ширхэг юм уяа нэх хэрэгтэй байгаа тий. За гэхдээ одоо энийг энэ талаа би эхлэхдээ нөгөө ингээд үлдээсэн шүү дээ тий. Тэрийг энийг яах вэ гэхээр энийгээ сайн чанга татаад бас. За тэгээ энэ уяагаа энэ юун дотоороо гүйлгээд далталчин гэсэн үг юм. Яг гоо энэ сулрах гад байвал энд нь дахиад нэг зангидчих бас болно. Ингээд зангидаас хийгээд тогтоочж бас босна болно. За тэгээ энэ уяагаа энэ түрүүнийх шиг ингэж юун дотороо гүйлгээд далтсан гэсэн. За ингээ үлдсэн 3 уяагаа нэхэд одоо миний энэ топ бэлэн болж ин гэсэн үг. Тэгээ өмсөж жаад өөртөө чанга сүлийн тохируулаад уяагаа уйна гэсэн үг. За ингээд энэ удаагийн хичээл дууслаа. Анх сурж байгаа хүмүүс зориулсан бас хичээл байгаа. Тэгэхээр тэгээ зүү сонирхдаг хүмүүс маань бас өөр өнгөөр гоё зуны топ нэхэж үзээрэй. За ингээд баярлалаа. Дараагийн хичээл уулзлаа. Баяр таа.